Сайн байцгаана уу? Манай суугч Тавтай Морил. Энэхүү суугчдаа би хүний амьдралд боддоор тохиолдсон эвгүйцмээр явдлуудын талаар ярих болно. Хэрэв та зүрх судасны өвчтэй эсвэл ямар нэг зүйлсээс айх эмгэгтэй бол сонсохгүй байсан дээр гэж зүйлээ. Скэри доолъялаа. Дотны хүн минь хүний гарт өнгөрөөд сэтгэл санаа хямарсан амар явдал болсны дараахан арай тайвширч байсан үед гэх юм уу да. Найз залуутайгаа тоо шанааны асуудлаас болж хэрэлдээд салах болвоо. Би ч хямарсан амтан араас нь хит хоног мессеж бичиж чин сэтгэлээс явуулчлахгүйгээд хүлээгээд хит хоног эзгүй ганцаараа хонов. Сүүлдээ сэтгэлж холуудаад ямар араас нь зуурлалтай биш дээ. 50 орхидоо гэдүүлдэй ч гэсэн. Харин шүн болгон аимшигтай биш ч байнга л талигаачийг зүудлэн. Байнга л түүнтэй холбоотой зүүднүүд. Заримдаа бүр даруулна. Гэтэ талиагаач биш юм шиг, мөн ч юм шиг их сонио. Би өөрөө ч ойлгодоггүй. Нэг өдөр гэрийнхээ том өрөөнд гэрлээ асаагаад унтаж байлаа. Би нохоотойгоо ганцаараа л амьдардаг болчихсон. Гэтэл манай гэрийн гал тогоо том өрөөтэй залгаа юм л та. Яг л гал тогооноос хэдэн хүмүүс хоорондоо ярилцаад хуралдаад байна. Би зүүдлээгүй даруулж байгаа юм. Хийхдээ даруулахдаа хөдөлгөөнгүй амьсгаагаа түгжээд үхсэн юм шиг болдог. Учир нь ойр хавийн юмдаа мэдэгдэхгүй байж байгаа зэрчий гэсэн санаатай. Гэтэл энэ удаа яалтчгүй хүзүүгээрээ годоогоо тарчглаа. Урд нь маш олон удаагийн даруулж байсан туршлагаас даруулж байхдаа хөнгөн хөдөлгөөн хийж сурсан байсан нь энэ. Гэтэл 10-аас олон хар юм гал тогооны ширээн дээр бүгжгсэн. Нэг нь намайг анзаарсан бололтой. Энэ сонсоод байна. Энэ бид нарыг харж чадчихээн гээл бахирсан сөөнг эрэгтэй хүний хоолоогоор ойрлох шиг болсон. Нөгөө хэд нь зарим нь ханны цаанаас наашаа өсрээд зарим нь шууд наашаа хараастай. Бараг худалч хүнд хориод юм. Би газ биендээ байралтаа орох гэж ухас хийгээд арай амжилгүй нөгөө хэд нь нүүгэлцэн хар юмнууд намайг биенээсээ илүү гарсан хэсэг бүрээс минь чимхэж зулгааж хумсалж өвдөлт нь бүр мэдрэгдэж байсан нь хамгийн амар. Баахан юмнууд хамт ойрлолтоод тэр дундаас нэг юм нь бити тавиараа наатахаа оруулж болохгүй шүү. Гял сурдлаадах. Одоо дотроос нь гял суулаад ав. Гээл орилоод исэн. Маш тод сонсогдоод л би тэр үед нохоогоо сэрээчл гэж их гуйж байсан. Нохоо минь л босоод хүрээд ирвэл аврагдах гээд байгаа юм шиг. Тэгсэн харин нохоо маань босоод наашаа алхахад би хөлийн чимээнд нь сэрээд учиргүй баярлаж нохоогоо тэрч аваад нохоондоо нулимсаа арчаад л уйлаад байсан. Тэр зүүд байгаагүй гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Би хөтлөө яасан. Нохоо минь л намайг тийм харанхуй ганцаардмал шөнөөр тайвшруулж байгаа нь тэр. Үүнээс хэд хоногийн дараа найз залуу маань өөрөө хүрээд ирсэн. Би чиний хэлээгүй байтал миний дотор маш хүчтэй муухайрч базлалт өгч бүхэнгээ алдаж байсан. Гэтэл жирэмсэн болчихжээ. Яаж юм бүү мэд салхаасаа өмнө бүтээсэн байж магадгүй л дээ. Гэвч бараг л боломжгүй нөхцөлд эмчэд үзүүлсэн чинь аль хэдийнээс хар болчихсон. Бид хоёр бүр толгоогоо байрч идэж яахаа мэдэхгүй баахан сандарсан. Нэг удалгүй тусуулаад гарчихсан. Маш их өвдсөн. Би энэний талаар хэн нэгэнд хэлээгээд ч яаж хэлэх учраа мэддэггүй. Маш их эмзэглэдэг. Одоо хүртэл бодож гайхдаг. Одоо би найз залуутайгаа тайван амьдарч байгаа. Хаяа тэрмэн л намайг тайтгаруулдаг. 2020 оны 5 сарын 24-ний шөнийн 1 цаг 12 минутанд Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт цусны тасагт би гэр бүлийнхээ хүнээс сахиурн хийж хонож байгаа юм. Урд нь зөндөө хондог байсан ч гадаа машин дотор унтдаг байсан болохоор эмнэлэг дотор яг юу болдог талаар үнэндээ ойлголтгүй явдаг байж. Хүн өвдлөө эм тариа хийлэлгээ зүгээр болоод л эдгрээд гараад явдаг ийм л хугтхуунтай байлаа. Гэвч үнэндээ миний бодсноор биш эрсдэс уур амьсгал хүлээж байдаг юм байна. Энд тэндгүй өвчнөдөө шаналж, яолж, гинших, нүднээс гартлаа турч ицсэн ямар ч нүдний гал цог гэж байхгүй.
сүлт хиймэргүй явж гიშгэж байрч тэр өдгөө харж сонсгооч байсан хүмүүс. Ямар ч амьдралын идэвхгүй намайг ингэж зовоож байхаар эртхэн шиг энэ бүхнийг дуусгаад өгөөч тэхүү гээл эмчээсээ уйлан гуйж гарыг нь барьж хөвтөж байгаа хүнийг хүртэл харлаа. Өдөр хоногоо арай гэж арга цааж буй 12 настай охины арай адан ямсгалж байгаа ямсгаан дах чимээнд нь цаас ч хийсэж чадхааргүй тийм сул. Үнэхээр харамсаж нүд хэлтэрмаар бас аимшигтай төрөлтөлтэй. Өвчин хүнд ирэхдээ ямар ирлээ гэж ирээд ялгаж очиод наалтдаг биш. Хүүхэд хөгшин эр юм ялгалгүй тусдаг. Би гэр бүлийнхээ хүний гар хөлийг нь барьж өндөлгөд суулгаж хэвтүүлж асаргаа гэдэг зүйл сансныг бодоход их хүндрэлтэй юм. Аз болоход хичтэйгээ цог хоёлаа байгаа нь яамаа да гэж бодно. 24 цаг тасралтгүй дусал залхуулна. Энд тэндгүй хагарсан судас ахиж зүү орхооргүй хөх нийц болсон гар хөл. Үнэхээр хэцүү. Яаж энэ бүгдийг даван туулж байгаа юм бэ? Ямар сэтгэлийн хат би хүч чадалгүй гэж бодохын зэрэгцээ би өөрөөсөө ичих шиг. 12 цагийн турш хүн асарч чадахгүй дунд нь өлсөн, нойр хүрнэ, ядарна их л юм болсон. Харин тэр хүн маань миний хажууд ганц ч удаа ёо гэж дуураагүй. Саяхан өөрийн мэдлгүй би хэсэгхэн зур захиж байгаа хүнийхээ дэргэд зүрмэглээд дуг хийчихсэн байна. Маш их ядарсан болоод ч тэрүү нэг л мэдхэд зүүдэлж тэр зүүдэндээ нэг цагаан халааттай, халзан толгойтой 60 насны ах хүүтэй уулзаж юм ярьж байх юм. Нэг худалгүй миний сэтгэл маш ихээр зовниж өөрийн ирэхгүй би ах хүүгээс та хайцах гэж байгаа юм бэ гэж асуусан. Тэр ахын амьдрах хугацаа болсон. Харин сансныг бодвол илүү удаа амьдралаа. Одоо амрах минь. Миний дүү хизээж битгий хүнд муу санаж байгаарэ. Болж өгвөл үргэлж баярлаа гэж хэлж бай. Бас талархаж бай. Сэтгэлийн буян ирдэг юм шүү. Энэ хорвоод туйлын үнэн гэж байдаггүй. Тиймээс буян уйлд сайн сайхнуу тэмүүлж байгаарэ гэж хэлээд нэг өндөр царийг харагдахгүй туранхай хүнийг дагаад явахдаа яг зэрэгцээд хүний чангаар ойрлж уйлах чимээнээр цочин сэхлээ. Хажуунаас дөрөвдөх хүрээнд бололтой баахан им цойлагч нар гүйлгэн сандралдаж улаан цонхтой том юм чирэн төмөр гонцгой савтай баллон гэх мэт юмыг коридороор сандралдан гүйсээр чирлээ. Хэсэг хугацаа өнгөрөв. Нилийн дуу шуу болон 2-3 эгч нар им цэвэрлэгч нар ойр хавьд байгаа эрэгтэй хүмүүсээр төшүүлэн тэнхээгүй болтлоо уйлсан шинжтэй улаан нудлангаар хаалгаруу арай адан зөөлхөн дүр төрхөөс харахад хүн өнгөрсөн нь тодорхой болсон юм. Эмч нар тэр хүнийг өрөөнөөс гаргах явцад нь би санамсаргүйгээр харчихсан. Харин тэгтэл тэр хүн дөнгөж түрүүхэн миний зүүдэнд надтай уулзсан ах хүү. Хамгийн аимшигтай мөч нь яагаад тэр хүн надад эцсийн хүслийг хэлсэн юм болоо? Яагаад заавал би гэж. Ямар ч л байсан энгүй их хорвоогийн игэл хүн та он сайн амгалан болтугай.